Хэлбэр үргэлжилж байна. За хэл гэрэг бол тухайн улсын үнэт өв соёл хамгийн үн чанар байдаг. Тэгэхээр энэ талаар бид үргэлжлүүлэн ярилцах гэж байна. За тэр дундаа Монгол улсын үндсэн хуулийн үгийн сангийн талаар ярилцах болно. Манай студид Монгол Улсын их сургуулийн Монгол хэл шинжилгээний тэнхимийн докторант даваад орж өргөдөж ирсэн. Өглөөний мэнд хүргэе. Өглөөний мэнд. Сайхан амарснаа сайхан өглөө. Тийм сайхан өглөө. За Монгол Улсын үндсэн хуулийн үгийн сан энэ судалгааны ажлын талаар бид ярилцах болно. За үндсэн хуулийн үгийн сан хэл найруулга онцлогийн талаар ярилцъя. За Монгол Улсын үндсэн хууль бол анх 1924 оны 11 сарын 26-нд батлагдсан байдаг. За тэгээд түүний дараагаар 1940, 60, 92 онуудад 3 удаа шинжилсэн баталсан байдаг. За тэгээд судлаачдын ялангуяа энэ эрх зүйн судлаачдын үзэж байгаагаар 1924, 40, 60 оны үндсэн хуулиудыг социалист загвар хүйн үндсэн хууль гэж тодорхойлдог. Харин 92 оны үндсэн хуулийг бол ардчилсан загвар хүйн үндсэн хууль гэж тодорхойлсон байдаг. За тэгээд үндсэн хуулийн үгийн сан судлахын чухал ач холбогдол нь юу вэ гэхээр үндсэн хууль бол бүх хуулийн суурь үндс суурь нь болж явдаг ач холбогдолтой. Нөгөө талаас хууль тогтоомжийн тухай хуульд зааснаар үндсэн хуульд юу гэж заасан байна тэр нэр томьёог бусад хуулиудад ч тэгж заахыг бас тусгасан байдаг. За мөн хуулийн хэл найруулга нь хоёрдмол утгагүй мөн товч тодорхой байхыг дурдсан байдаг. Тийм болохоор эдгээр шаардлагад үндсэн хууль маань хэр нийцэж байна гэдгийг хэлний талаас нь судлах нь бол чухал ач холбогдолтой юм. Одоо шинжилэн найруулах тэр үйл явцад ямар онцлогтой, ямар өөрчлөлтүүд ордог юм болов? За хуулийг шинжилэн найруулах нь бол улсын их хурлын бүрэн эрхийн асуудал. Тэгэхээр судлаачид бол хуульд за ийм өөрчлөлт хийж болно гэсэн тодорхой саналыг хэлж болно. За үүн дээр хэл шинжилгээний талаас гэж жишээ дурдвал зөв бичгийн дүрм болоод найруулах зүйн алдаатай ийм үгс байна шүү гэдгийг хэлж болно. За жишээ нь зөв бичгийн дүрмтэй холбоотой бас хэд хэдэн буруу бичсэн үгүүд байна. Тэр нь бүр 1940, 60 оноос эхлээд буруу бичээд хэвшчихсэн. За тэр нь бол 92 оны үндсэн хуульд ч гэсэн яг тэр байдлаараа бичигдсэн тийм зүйлүүд бол байдаг. Тэгэхдээ нэг зүйл байгаа нь Монгол Улсын үндсэн хууль бол хатуу үндсэн хуулийн ангилалд хамаардаг. Тэгэхээр улсын их хурл бүрэн эрхийнхээ хүрээнд үндсэн хуулийг өөрчлөхөөр шийдвэр гаргахгүй бол түүнийг засаж өөрчилж болдоггүй тийм нэг зүйл байдаг. За зөв бичих дүрмийн тухайд гэвэл талаарх дараах гэх мэт үгсийн ард байгаа тэр 2 дугаар үеэс хойш хит балархайсан их шигийг тэмдэглэхгүй дүрм байдаг. Гэтэл үндсэн хуульд бол энэ мэт үгийг зөөлний тэмдэгтээ ийтэй бичсэн тийм зөв бичгийн дүрмийн алдаа зөрчсөн байдаг. Мөн мөшгөх гэдэг үгийг их шиг зохицох ёсны дагуу мөшгөх гэж бичих байтал мөшгөх гэж бичсэн хувилбарууд бас байна. За мөн харьяалал гэх мэт хатуугийн тэмдэгтээ бичихгүй зөөлний тэмдгээр журмалсан үгийг бас хатуугийн тэмдгээр журмалсан бусад хууль тогтоомжуудад ч гэсэн үндсэн хуулийг дагаж ингэж буруу бичсэн хэлбэрүүд бас байдаг. За хэл найруулгын талаас гэвэл холбоос үгийг жишээ авч болно. За үүнд бол болон, буюу, бөгөөд зэрэг холбоосыг бол буруу хэрэглэсэн тохиолдлууд байна. Эдгээр дотроос хамгийн олон удаа буруу бичсэн үг бол буюу гэдэг холбоосыг буруу бичсэн байна. Үндсэн хуульд буюу гэдэг холбоосыг 24 удаа хэрэглэснээс 22-т нь буруу хэрэглэсэн гэж тогтоосон. За ямар байдал жишээ хэлбэл буюу гэдэг холбоос нь өөрөө адилтгах, тодтгох утгатай. Гэтэл үндсэн хуулийн найруулгад орж ирэхдээ эсвэл гэдэг холбоосыг хэрэглэх байранд тохиолдож байна. Жишээ нь газрыг хураах буюу шилжүүлэх ч гэдэг юм уу ингээд эсвэл гэдэг холбоосоор холбох байтал 22 тохиолдолд буюу гэдэг холбоосоор буруу найруулсан юм найруулгын алдаа гарч байгаа. Энэ цаанаа үндсэн хуулийн үзэл санаа гажих за хуулийг өөрөөр тайлбарлах тийм зүйлийг бас дагуулж байгаагаараа бас гэмтэй гэж үзэж байна. Үндсэн хууль гэдэг бол манай улсын тусгаар тогтнол тийм ээ эвен нэгдлийн баталгаа. Тэгээд үүн дээр тусгагдсан монгол хэлний үгсийн сангийн онцлог за тэр дундаа одоо алдаа судалгааны талаас бид ярилцаж байна.
цэг даслал юм уу? Ямар нэгэн үгийг тийм ээ хордмол утгагүй оруулах гэдэг их чухал юм байна. Тийм ээ. Ямар үг сонгосноос шалтгаалаад тэр утга найруулга хэл шинжилэл яаж ч өөрчлөгдөж болно. Энэ тусгагдсан хариугийн талаар ярилцъя. Үндсэн хуулийн хариуг бол 1924, 40, 60, 92 гэдэг дөрвөн үндсэн хуулийн хүрээнд авч үзвэл нийтдээ 106 хариуг тэмдэглэгдсэн байна гэж үзэж байна. Тэгээд тэр 106 үг нь ямар хэлний үгс байна вэ гэхээр за Орос хэлний үгс бол 1940, 60 оны үндсэн хуулиудад түлхүү хэрэглэгдэж байсан бол Орос хэлний нөлөө багасах тэр үед 92 оны үндсэн хуульд ч гэдэг юм уу одоо доор бичгийн соёлоор дамжсан төвд санскрит, манж зэрэг хэлний үгс илүү 92 оны үндсэн хуульд түлхүү хэрэглэгдэж байдаг. За тэгээд энэ нөгөө түрүүн хэлсэнчлэн эрх зүйн шинжлэх ухаанд ардчилсан загвар бүхий 1, социалист загвар бүхий 3 гэж эрх зүйчдийн тодорхойлж байгаа энэ саналтаа бол энэ хариугийн судалгааны хэрэглэгдсэн байдлыг харахад бол хэл шинжлэлийн талаас бол дэмжих тийм зүйл бол харагдаж байгаа. За судлаачдын үзэж байгаагаар Монгол Улсын үндсэн хуульд тусгагдсан монгол хэлний найруулга, хэл зүй, үгийн сонголт гэдэг юм уу те. Үүн дээр яаралтай засаж өөрчлөх ийм тусгагдсан зүйл нь юу байдаг вэ? За яаралтай засаж өөрчлөх гэвэл хамгийн түрүүнд тэр холбоос үгүүдийг бол яаралтай засах хэрэгтэй. 19 онд бол хамгийн сүүлд Монгол улс үндсэн хуулиндаа өөрчлөлт оруулсан. За мөн шууд биш боловч одоо тэр үндсэн хуулийн үзэл санаанд шууд өөрчлөхгүй боловч тэр хууль дүрмээ дагах гэдэг утгаараа тэр зөв бичгийн дүрмийн алдаатай бичсэн үгүүдийг бол энэ дараа өөрчлөх нь бас чухал хэрэгтэй. За үндсэн хууль тусгагдсан одоо монгол хэлний тэр хэл найруулга, үгийн сонголтыг хүмүүс бас уншдаг шүү дээ, тийм ээ. Тэгэхээр энэ үг те ямар утгыг илэрхийлж байна вэ юм уу те? Хордмол утгыг илэрхийлэх байх ёсгүй гэж та түрүү хэллээ л дээ. Тэгэхээр хүн бас яаж ойлгож унших ёстой юм те? Үндсэн хуулиас судалдаг маш олон ард ирээд байгаа шүү дээ. Бид мэдээж үндсэн хуулиа мэддэг байх ёстой. За хүмүүс яаж унших вэ гэдгээс илүүтэй нөгөө үндсэн хуулийг хэрхэн найруулах вэ гэдэг нь илүү чухал баг. За хэрхэн найруулах гэдэг нь болохоор хуулийнхаа дагуу бол улсын их хурлын бүрэн эрхийн асуудал. Тэгэхээр улсын их хурл анх тэр үндсэн хуулийн төслийг боловсруулах эсвэл нэмэлт өөрчлөлт оруулахдаа тэр хэл найруулгын талаас нь их анхаарах хэрэгтэй юм шиг санагддаг. За тэгээд 24 оны үндсэн хуулийн хэл найруулгыг харахад за мөн тэр ажлын хэсэгт орсон хүмүүсийг харахад за Цэвэн Жамсранов тэргүүтээ хэл шинжиллийн судлаачдыг бол анханасаа тэр хуулийн төсөл боловсруулахад оролцуулсан байдаг. За энэнгээрээч тэр 24 оны үндсэн хуулийн хэл найруулга нэлээд чамбай байдаг. За мөн 1923 оны 7 сард болсон Монгол ардын хувьсгалт намын төв хорооны хурлын тэмдэглэлд бол энэ хариугийг тэмдэглэхгүй за мөн хариугийг орчуулан хэрэглэхдээ ард нийтэд таниулах, тайлбарлах байдлаар явах нь зүйтэй гэсэн шийдвэр гарсан байдаг. Тэгэхээр энэ нь бол тэр улсын их хурлаас олон нийтэд хэрхэн зөв таниулах вэ, хэрхэн зөв найруулах вэ гэдэг талаас илүү анхаарвал бусад хүмүүс ч гэсэн тэр байдлаар хоёрдмол утгагүйгээр ойлгоход илүү тустай гэж бодож байна. Та түрүү Монгол Улсын үндсэн хуульд тусгагдсан одоо хэл найруулгын алдаануудын жишээг ярьлаа шүү дээ. Энд дэр хүмүүс илүү их сонирхож байж болох юм. Өөр илүү дэлгэрүүлээд яривал ямар алдаа байдаг юм болоо? За өөр одоо бидний хамгийн сайн мэддэг жишээг бол одоо нөгөө 19 оны үндсэн хуулийн өөрчлөлтийг дагаад тэр ерөнхийлөгчийн тухай одоо 6 жилд нэг удаа 50-аас дээш насны иргэнийг сонгоно гэсэн тайлбар гарсан. За энэ бол хэл найруулгын талаас бас нэлээ бодож үзүүштэй зүйл. За ер нь үндсэн хуулийн үг найруулгыг ер нь үндсэн хууль бусад хууль тогтоомжуудаас нэг зүйлээр ялгаатай. Тэр нь юу вэ гэхээр үндсэн хуульд бол тийм нэр томьёоны даглаг гэдэг зүйл бол гардаггүй. Ганц 1992 оны үндсэн хуульд 1993 онд дагалдаж 150 гаруй үгийг тайлбарласан дагалга хот гарсан байдаг. За харин тэр маргаана ямар байдлаар шийддэг вэ гэхээр үндсэн хуулийн цэц түүнийг үзэл санаатай зөрчилдөж байна гэдэг талаас нь шийддэг. Тэгэхээр тэр 6 жилд нэг удаа 50-аас дээш насны хүнийг ерөнхийлөгчөөр сонгоно гэдэг маань
олон нийтийн дунд маш их маргааныг дагуулсан. Тэгэхээр үндсэн хуулийн цэс тэрийг хэд хэдэн үндслэлээр тайлбарласан. Тэр дотроо нэг зүйлийг бичсэн байдаг нь юу гэхээр 6 жилд нэг удаа гэсэн үгийг тайлбарлсан. За энэ мэт ингэж хуулийн үгийг хэсэгчилж тайлбарлах нь хэлний талаасаа бол их зохимжгүй. Нөгөө талаасаа юу гэж харах вэ гэхээр 6 жилд нэг удаа гэж тайлбарлаж болж байгаа бол тухайн үед бол батлага ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа дуусаагүй байсан. Тэгэхээр 6 жилд нэг удаа сонгогдох эрх маань дуусаагүй байна шүү дээ. Би одоо дахиад 2 жил ерөнхийлөгчөөр ажиллах ёстой юм биш үү гэх мэт бас тийм эсрэг аргументыг гаргаж болох тийм үндсгүүд харагдаж байгаа учраас хэлийг тэр үндсэн хууль тусгагдсан тэр зүйлсүүдийг ингэж хэсэгчилж тасалж тайлбарлах нь бас их маргаан дагуулах талтай ажиглагдаж байгаа. Судлаачдын одоо үзэж байгаагаар бусад улс орнууд тий үндсэн хуулиндаа ямар үг хэл найруулгыг тусахыг зорддог юм болоо ялгаатай зүйл байдгүй манай улсаас. За ер нь үндсэн хууль гэдэг дээр дэлхийн нийтийн хувьд бол тийм хариугийг аль болох хэрэглэхгүй тэгээд хоёрдмол утгахгүйгээр санаагаа илэрхийлэхийг зорддог. За энэ талаараа бол бүх хууль тогтоомжууд бол ижлэхэн тийм учраас манай улс ч гэсэн энэ хоёрдмол байдалгүйгээр хариугийг аль болох бага хэрэглэх талаасаа тэгээд анхаарах нь зүйтэй. За гэхдээ энд дээр бол түрүүний хэлсэнчлэн судлаачд бол за ийм зүйлийг засаж сайжруулмаар байна гэж дурддаг. Гэтэл улсын их хурлдаа бол энийг тэр судлаачдынхаа саналыг бол тусгах нь илүү хэл найруулгыг боловсронгуй болгоход хувь нэмэртэй гэж бодож байна. За баярлалаа. Бид өнөөдөр Монгол Улсын үндсэн хуулийн хэл найруулга үгэн сангийн тухай мэдээллийг үзэгчдтэй өглөө. Тэгээ бидний урилга хүлээж авсан танд баярлалаа. Ажлын амжилт хүсье. Сонирхолтой ярилцлага боллоо. За баярлалаа. За маш их баярлалаа.